За эрүүл мэндийн салбарт хэрэгжихийн төслийг бол одоо дэмжиж байна. Тэгээ мэдээж одоо бас өртөг хэрэгжих хугацаатай холбоотой шүүмж хэлбэл хэлмээр. Гэхдээ одоо тийм зүйл яриад яах вэ? Гэхдээ ерөн зүгээр монголчууд бид нар бас нэг монголчууд бид нар бие биеэ дэмжих, дотоодын аж ахуйн нэгжээ дэмжих тал дээр бас нэг онцгой анхаармаар юм шиг санагддээ. Тэгэхгүй бол одоо магадгүй нэг монгол залуучууд монгол компани хувийн хвшид ийм имлэг барья гэдэг төсөл хийгээд явсан бол одоо ямар нэгэн байдлаар улс төртөө утгаад ч юм амжилтгүй болох байсан байх л. Тэгээ сүүлийн одоо 10 гаруй жил бол монголчууд үнэхээр юмыг хийж бүтээж чаддаг болсон. Монголын хувийн хвшил бол юм хийж бүтээж чаддаг болсон. Одоо манай энэ ордны хойно байгаа Чингисийн музей гэхэд бид нар 50 гаруй тэрбум төгрөгийн төсөв төртгөөр улсын төсвөөр 2 жил хүрэхгүй хугацаанд монголчууд бариад өнөөдөр одоо энийг бас л одоо дэлхийн хэмжээний л музей гэж үзэх байх. Тийм учраас дэлхийн хэмжээний музейг бол 2 жилийн хугацаанд монголчууд өөрсдөө барьцаа. Энэ шиг одоо ингээд засгийн газрын баталгаа гаргаад ч юм уу ингээд төр засаг нь дэмжиж өгдөг бол энэ хувийн хвшлүүд бол ийм одоо эрүүл мэндийн ч бай аль салбарын ийм томоохон төслийг бол хэрэгжүүлээд аваад явах, бүтээн босгох бүрэн чадвартай болсон гэж би үзэж байгаа. Тийм учраас цаашдаа бид нар одоо гадны хүн гэхээр бүхэлдзөөд одоо бүх ажлыг бүтээж өгөөд бүх юм нь яваад идэг. Дотоодын аж ахуйн нэгж монголчууд болохоор бие бинийгаа дэмждэггүй, хэн нэгэнтэй холбож харддаг, эсвэл одоо авилга нэгтгэж гэх юм уу ийм байдлаар бити яваасаа гэж ингэж одоо бодож явдаг. Тэгээ цаашдаа одоо энэ Монголд хэрэгтэй энэ эрүүл мэндийн ч бай аль салбарын томоохон төслийг одоо монголчууд өөрсдөө гар үе оролцож хийдэг, бүтээдэг, босгодог, цаашдаа аваад явдаг ийм байгаасаа л гэж бодож байна. 10 жилийн өмнө бол одоо Монголын компаниудыг юу ч хийж чаддгүй л гэдэг байсан. Одоо бол монголчууд 50 давхар байшин ч барьж байна. Чингисийн музейгаач барьчлаа. Цахилгаан станцаач барьж одоо төрүүчийн ашиглалтанд оруулаад чадчихээн. Тийм учраас цаашдаа бид нар бас улсаараа энэ монголчуудаа дотоодын аж ахуйн нэгжтэй бас итгэдэг баймаар байна. Тэднэрийгээ бас дэмждэг баймаар байна гэдэг ийм үгийг хэлэх гэсэн юм аа. Баярлалаа.